За өнөөдөр та бүхэндээ эрүүл мэндийн номад витагийн маань нөхцөл байдал суурилс ямар систем бэ гэдгийг танилцуулъя гэж бодлоо. Энэ нь бол нэгдүгээрт бол бид өдөр тутамдаа эрүүл мэндийн зөвлөгөө сонсдог тийм үү. За тэгвэл үнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүйгээс үүдсэн байгаа. Тэгвэл танд ач холбогдол өгөх тийм 7 хоногийн төлөвлөгөөг манайхаас гаргаад өгч чинь энэ төлөвлөгөөнд болохоор та одоогийн нөхцөл байдал дээр суурилсан учраас гүйцэтгэлийн үнэлгээ нь бол чанарын өндөр түвшинд хэмжигдэж явахаар байгаа. Тэгээ 60-аас дээш гүйцэтгэлийн үнэлгээтэй болвол та 7 хоногийн ийм дадал суух хөтөлбөрийг манайх санал болгож байгаамаа. За тэгэнгүүт энэ бол дараа нь бол ингээд 7 хоногоо дуусгалаа гэж бодоход 14 дахь хоног дээрээсээ илүү гүнзгий шат руугаа явах байгаа. Энэ та бүхэн 149 мянган төгрөг төлөх байгаа. За тэгэнгүүт 14 хоногийн дуусныхан дараа та суур систем нь одоо тогтворжоод эхэлсэн. Тэгээд одоо 21 хоногтоо илүү гүнзгийрч явах боломжтой. Тэгээ 249 мянган төгрөгийг төлөөд 21 хоногийг дуусгах байгаа. Та ердөө өөрийнхөө эрүүл мэндийн сахилга баатыг хэрэг төдий чинээгээрээ хөгжүүлэн төдий чинээгээрээ дахиж төлбөр төлөхөөргүй энэ таны эрүүл мэндийг хөрөнгө оруулалт болж өгдөг байгаа. За тэгэнгүүт энэ лидершип хөтөлбөр маань бол яг энэ эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл зөв хооллолтын тухай мэдээллүүдийг бол өгдөг тийм опс танилцуулгыг манай хамтран ажиллагч олон улсын компанитай хамтран ажиллагч маань олгодог байгаа. Тэгээ өдөр болгон опс танилцуулгатай. Тэгээд зүүн танилцуулга бас их бордог. Тэгээд лидершипийн 21-оос 75-аас дээш хувийн болонгуудаа энэ лидершип руу орох бэлтгэлийг та бүхэн маань хангах байгаа. За тэгэнгүүт одоо Discord-ийн бүтэц маань бол юм байгаа. Бүгдээрээ энэ 7 free trial гэдэг дээр нь болохоор дандаа 7 хоногийнхоо үр дүнгуудыг гаргаж тийм хөтөлбөртэй ажиллана. Даалгавар гэдэг дээр нь бол яг энэ даалгавар болгоны өдөр болгон оруулна. Даалгавар оруулах явахаар байгаа. За reset хөтөлбөр дээр маань бол нойр, ус, стресс гэдэг зүйл дээр гол акцент өгж ажиллана. Энэ нь бол таны сахилга баатыг шалгах систем гэж ойлгож болно. За хөтөлбөрийн зарчим бол яг тэр хөтөлбөр дээрээ заагдсан зүйлийн илүү дутуу юм бол хийхгүй. За тэгэхээр хөтөлбөрөө эхлээд 7 хоногийн маань хөтөлбөр дээр бол ийм суур хэмжилтийн форум гэж бүглэнэ. За тэгэнгүүт өдөр тутмын форум бас бүгэлддэг. За тэгээд үр дүнгийн форум гэдэг нийт 3 удаа форум бүгэлснөөр бид хөтөлбөрөө цаашаа үргэлжлүүлээд явахаар байгаа. За тэгэнгүүт одоо суур үнэлгээний форум нь бол ийм байгаа. Нэр оноо одоогийн нөхцөл байдал, усны хэрэглээ гэдэг энэ бүх зүйлүүдийг чинь болохоор бүгдийг формоор бүглөөд авсан байгаа. За тэгэнгүүт суур хэмжилт маань бол та өдөр тутмын хэмжилтийг манай Discord дээр дахиад форум болгоод оруулсан байгаа. За нойрны дундаж түвшин өнөөдөр тэдэн цагаас цаг унтсан гэдэг тийм цагтай бичих тийм даалгаврууд бол байгаа. Орчны цэвэрлэгийн хэмжүүлгийг хэр сайн хийж чаддгүй, зурчил өөрчлөгдөө гэдгийг хамтдаа ингээд оруулаад явах байгаа. За ер нь бол ингээд эхлээд бүгдээрээ унтах цагаа докторжуулах нь байна. Амьсгалын дасгал яаж стрессээ багасгах юм байна. Тэгээд өөрийн гэсэн энерги хэмнэх юм байна. Дотолтой байдалд сурах юм байна гэдэг ийм хувийн дадалтай болж эхэлнэ. Тэгээ энэ дадал болгоны маань ард үр дүн гарах байгаа. Тэгээ та бүгдийн маань өдөр тутамдаа ингэж хэмжилт хийж явуулсан оноог маань болохоор KPI буюу чанарын шаардлага хэр их гүйцэтгэлтэй байна гэдгээс шалтгаалаад дараагийн 14 дахь хоногийн төлөвлөгөө маань шийдэгдэх байгаа. Та бүхэн идэвхтэй сайн оролцоорой гэж хүсэж байна.